Театр гэх хүмүүний оюуны ундраг. Тоймгүй их цаг хугацааг буцаах чадвартай. Цаг тооллыг үл харгалзах хөдөлгөөр адил цаглашгүй их орон зайг гэтлүүлэгч. Амийн сүнс нь мэдээж албат ажилчид, уран бүтээлчид нь альва туврах авиаслаг, дуучид, хөгжимчид, бүжигчид, аялгууд хөгжим, игшиглэн сураатах тэрэл мөчид, алмаармаар түргэн агшин гэлбдэх оюуны тойрглууд. Нэг үеийн биш, нийт хүн төрлөخت нисад бүтээлүүд, нэг хүслийн биш, нийгмийн тусгалтал, нирван дүрт бурхны сургаал амьлах үе байхад нөхөн торгодох хориглын гуниглын өчөлж дуулагдана. Хорвоо дэлхийг бүхэлд нь хамрах түүх үсрэхэд хүний тавилангийн хуучиршгүй гайхалт ертөнцүүд тодорно. Хол ойрыг өртөөлөх төвөггүй хитгэн хоромд хэмжээшгүй олон бодит түүх амьлаг бүртгэгдэх, хүмүүний амьдралыг хуулбарлах ертөнцөөр өргөмжлөгдсөн хөгжмийн тодтгалд театртаа зочлохыг урья. Чухамгүй энэхүү тайзан дээр л өрөнд орондын сууд бүтээлүүд өнгөнгөөр ихшиглэн цураатахад үндэстэн олны сод бүтээлүүд өөр өөрсдийн түүхээ өгүүлэн өнөр олны сонрыг мэлаадаг. Мэргэжлийн өндөр ур чадвар, алдар хүндтэй багш, уран бүтээлч нараараа бахархсан хуваарт тоглолтын сайхан өдрүүдээр эзэмссэн мэргэжлийнхээ анлаар игэл бие цэгцлэн эзэмдэн удирдах чадвараа гайхуулсан бүжигчид нь ирмгийн зориг, ирч хүч мэдрэгдсэн эргэл тусралтын биширч үтмээр техникээ гайхуулдаг. Илбэрл хайрын бэлэгдэлд урилуудаар цураадах акцемик ур чадварт дуучид нь алтан ургал даагаас ахуулаад аргил өнгөөрч түүхэн үйл явдлыг ихшиглүүлдэг. Аялхан хүүгэн ихшиглэн эхлэхэд хурсан олны төдийгүй хувиран өөрчлөгдөх жүжигний үйл явдлын хэмнэл, зүрхний зохилоо, сэтгэлийг хөглсөн хөгжимчдийн зүтгэл, хөөрч тоглосон үзэгчдийн нэжигсэн алга ташаалт, баяр багтаал, үзэсгэлэн гоо хосолсон ховор торгон агшин хорон мөчүүд дохиод чухамхүү энэхүү л тайзан дээр. Орчин цагийн театр үүсэн хөгжсөн газар бол Грек орн. Эртний Грекийн театрон буюу юм үзэх газар хэмээх энэ үгнээс л театр гэдэг ухагтун бий болсон түүхтэй. Эртний грекүүд үржилшим дарсны бурхан Дионисийг шүтэн түнд өргөл өргөх шүтлэгийн үйлдэл хийхдээ бүжиг, дуулал зэргийг голчилдог байжээ. Эртний грекүүд бас театрын орчинг бүрдүүлээд задгаа тайз буюу хагас дугуй үзэгчдийн судлыг барьж байгуулсан байдаг. Дионисийн театр хэмээх задгаа театр буюу Афинд байдаг Азион хэмээх театрууд нь өдий хүртэл хадгалагдан үлдээд зогсоогүй. Тэдгээрт одоо ч гэсэн орчин цагийн тоглолтууд явагддаг уламжлалтай. Хагас дугуй үзэгчдийн судлыг барьж байсан нь одоо хэрнээ уламжлагдан ирсэн театрын байгууламжийн шийдэл юм а. Эртний грекчүүд хоёр муза буюу хошин шүгийн тэнгэр Талая, эмгэнэлт жүжигийн тэнгэр Мелпомена хоёр бурхан тэнгэрийг шүтэж ирсэн түүхтэй юм байна. Чухам энэ үед л Дионисийг шүтэгч лам Теспис одоогийн театрын чухал хэсэг элемент болох найрал дуучтай харилцан ярилцах хэсгийг бий болгосон гэдэг. Ер нь Теспис бол жүжигчний мэргэжлийг анх үүсгэсэн гэж ярьдаг байна. Эртний грекийн жүжигт найрал дуучид оролцдог болсон нь театрын энэ хэв маяг улам хөгжөхөд төхөн болсон. За театрын элементүүдийг бүрдүүлсэн ийм үйлдэл ялангуяа шашны үйлдэл бол хүн төрлөختөн үүссэн цагаас хойш грекчүүдээс хавьгүй өмнө үүссэн гэж хэлж болно. Одоо хүртэл монголчуудын шүтдэг бөөгийн шашин бол үүний нэг илрэл юм. За грекчүүд дангаараа театрыг үүсгэсэн юм биш ээ. Эртний Персид театрын эртний нэгэн хэлбэр болох Накали хэмээх ийм жижигүүд байдаг байжээ.
Мөн түнчлэн хар алиа салбтай гол дүр тоглож үжийн хэлбэр байсан нь тайзын нэгэн өвөрмөц хэлбэрийн нэг гэж үздэг байж түгээрч барахгүй. Тэд тайзны дэлгэцийн хэлбэрийг ашигладаг байсан нь түүхийн хуудаснаа үлджээ. За, Ромын театр бол грекчүүдээс улбаатай. Гэхдээ Ромын эзэнт гүрэн хавьгүй том, газар нутагтай, хавьгүй хүчирхэг байсан тул театр ч гэсэн үзрүүд нь ч гэсэн томоохон газруудад голдуу зохиогддог байд. Тухайлбал эртний Ромд гладиаторуудын тулаан хэрхэн яаж явагдгийг үзэгчид та бүхэн андахгүй сайн мэднэ. Эртний театруудын балгасыг ашиглан тайзын декорац буюу чимэглэл болгон хэрэглэж орчин цагийн жүжигийг тавьж байхыг олонтаа үзэгчид та бүхэн харсан бизээ. Ромын театрын үзэгчид харин анхаарлаа грекчүүдтэй адил төвлөрүүлж чаддаггүй байсан гэдэг. Учир нь Ромын театр бол Ромын наадам хэмээх томоохон арга хэмжээний хэсэг байсан. Жинхэнэ масс урлагийг ромчууд анх үүсгэсэн гэдгийг үгүйсгэхгүй. Ромын эзэнт гүрэн унсны дараа нэгэн хэсэг хугацаанд Христийн шашны хоригоос улбаатай театрыг хорьсон байна. Тэр үед театрыг нүгэл гим гэж байсантай холбоотой юм а. За, манай гаригийн нөгөө өнцөгт энтгэгт театрын хэв маяг үүсэн хөгжиж байсан. Эртний хятадд бүжиглэж буй луу хэмээх ийм хэв маягийн үзүүлбэр үүсэж одоо болтол үзүүлж байгааг бид бүхэн сайн мэднэ. Харин Японд кабуки хэмээх жүжигийн төрөл бий болон хөгжсөн байдаг. Энэ нь Японы сонгодог бүжиг драмыг хослуулсан онцгой нүүрний бодолтойгоо дэлхийд алдартай. Мөн Японд эртнээс үүсэж хөгжсөн Но гэдэг театрын жүжигийн өврөц хэлбэрээс та бүгдэд үзүүлж сонирхолъё. Харин Англид 1642-оос 1660 оны хооронд театр бүр мөсөн хориглосон байдаг. Зөвхөн 20 дугаар Чарльз хаан буцан ирж засгийн эрхийг авснаас өөрчлөгдөж pageant хэмээх хэв маяг хөгжин дэлгэрсэн. Энэ театр нь Библийн судраас сэдвсэн тоглолтуудтай сүмхийдийн бүрэлдэхүүнд байдаг. За, яахын аргагүй Английн театрыг болон ер нь театрыг шинэ төвшөнд гаргасан хүн бол Уильям Шекспир. Яруу найрагч, жүжигийн зохиолч, жүжигчин, продюсер Уильям Шекспир 17 хошин жүжиг, 12 эмгэнэлт жүжигийг зохиож, бичиж өөрөө тайзнаа амьлуулсан түүхтэй. Мөн тэрээр эмгэнэлт ба хошин жүжигийг хослуулсан траги комеди хэмээх төрлийг үүсгэсэн нэгэн. Тэрээр бас өөрийн жүжигээрээ дамжуулан эртний түүхийг өгүүлдэг байсныг бид Лир Ван, Ричард Хаан зэрэг түүний зохиолуудаас сайн мэднэ. (1599 онд Шекспир Глоб театр хэмээх компани байгуул байшин барилгыг нь сөндөрлүүлсэн байдаг. Орчин цагийн дуурийн нэгэн гайхамшигтай театр болох Ла Скала тэртээ 1778 оны 8 сарын 3-нд үе таалга нээж энэ театрт орчин цагийн дуурийн театруудад байх ёстой бүхэл
орчинг бүрдүүлсэн найрал хөгжмийн суух хэсэг, гэрэлтүүлгийн орчин цагийн төхөөрөмжөө, тайзны арын техник, тусах найруулагчин удирдлагын пул зэрэг олон зүйл бий. За хамгийн гоёмсог хэсэг нь мэдээж үзэгчдийн танхим байдаг. Энэ бол үнэхээр гайхалтай. Тэр үеийн хадад ноёд очиж таалд сойрхож байсан ийм сайхан газар хэвээр нь үлдээсэн байгааг та бүгд харж байна. Хамгийн сүүл La Scala театрыг 2002 оноос хааж сэргээн засварласан байна. Театрын амралтын хэсгүүдэд нь бас дэлхийн алдартай зохиолчдын цээж баримт байдгаас гадна нэгэн үе энэ хэсгийг казино болгон ашиглаж байсан эмтүгтэй юм байна. Дэлхийн 2 дугаар дааны дараа бөмбөгдөлтөнд дурдсан театрыг сэргээн дахин нээлттэй хийхэд алдарт удирдаач Тосканини 2 чудаа La Scala-гийн ерөнхий удирдаачаар тодорч энэхүү эрхмийн удирдлаганд томоохон тоглолтуудтай дахин La Scala үе таалгаа нээж байсан байна. За орчин цагийн театрын бүрэлдэхүүнд арилжааны театрууд бас багтдаг. Лондоны West End, Нью-Йоркийн Broadway зэрэг энэхүү томоохон театрын сүлжээнүүд эдүгээ жилдээ олон 100 сая үзэгчдийн анхаарлыг татаж хэдэн тэрбумаар нь орлого олдог ийм боломжтой болсон байна. Монголын театрын түүх бол эртний сайхан уламжлалтай. Хувлай хааны цэцэглэж байсан хөгжмийн урлаг, дууллын урлагийн үлгэр жишээ бол олон зуун хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжмөөр илэрхийлэгддэг. Мөн говийн догшин хутагт Данцан Равжа, жүжигийн зохиолч, хөгжмийн зохиолч, уран зураач, продюсер гэж хэлж болох юм. Тэрээр бас архитектор байсан. 8 хийдийг өөрөө зургийг гарган, өөрөө бариулсан. 1830 онд намтар дуулах Датсан хэмээх байгуулан Саран хөхөө алдарт зохиолын нэрийн дор эзэн Чингис хаан Мантухай Сэцэн хатан жүжгүүдийг тоглуулж нүүдэлчдийн өвөрмөц театрыг бий болгосон ийм нэгэн гиганттай юм а. Монголын үндэсний төдийгүй дэлхийн сонголт бүтээлүүдийг амилуулдаг театрын алтан тайзнаа бид хүрэлцэн ирээд байна. Ингээд театрын уран бүтээлчд маань жилдээ хэдэн тоглолтыг үзэгчд түмэндээ төлөвлөдөг вэ? За манай театр бол одоо өнөөдөр дэлхийн театрын өдөрт одоо зориулсан тоглолтуудыг бол жилийн өмнөөс төлөвлөн хийж ирсэн байгаа. Ер нь үндэсний болоод сонгодог дуурийг бол 80 гаруй дуурийг балетийг жилдээ хөргөдөг. Захиалах толгон том ойн тоглолтуудыг бас оролцуулаад бол 100 гаруй тоглолтыг жилдээ хөргөдөг байгаа. Ер нь бол одоо Монгол улсын хэмжээнд төдийгүй Аздаа бол дэлхийн хилээр ярьдаг хөгжмийн ганц театр бол Төрөжгийн Эрдмийн театр байдаг. Тийм учраас бид нар дэлхийн сонгодгоос ахуулаад үндэсний сонгодог дуур балетийг хүртэл өргөн олон түмэндээ хөргөдөг. Дэлхийн сонгодгийг бүтээлүүдийг хүргэн гэхэлэр зэрэг тэр хэмжээний мэдлэг боловсрол эзэмших ёстой тий. Тэгээд энэ үнэхээр л одоо манай уран бүтээлчид олон улсын хэмжээний мэргэжилтэй байж ш тэр бүгдийг хүргэх. Дотоод зохион байгуулалтын тухай ярина уу? Энэ дуур жүжгүүдийг амилуулдаг уран бүтээлчид маань ямар зарчмаар ажилладаг юм? Тэгэхээр бол одоо би түрүү хэлсэнтэй дэлхийн хилээр ярьдаг хөгжмийн театраа гэж. Тэгээ өөхтөхийн хувьд ч аваад үзсэн өнөөдөр бол гайхамшигтай насыг насалж байгаа шүү дээ манай театр. Тийм учраас энд бэлтгэдэг цаг хугацааны хувьд бол нэг маш их цаг хугацаа ордог. Яагаад гэвэл энэ өөрөө нарийн мэргэжлийн урлаг байдаг. Тэгээ балетаас аваад үзэхэд 14-5 жил бэлтжиж тэгээд одоо бас алтан тайзан дээр гарч ирэн шүү дээ. Тэгээд одоо яг балетын гоцлооч мөн үү шүү гэдэг нь хүртэл. За дуучдыг хэл одоо аваад үзэхэд бас нарийн мэргэжилтэй. Яг одоо яг хөгжмийн боловсролын дагуу хөгжим бүжгээр ингээд төгсгөөд явах юм бол бас 13-4 жил болдог.
Ингээд дандаа нарийн мэрэгжлийн улсууд энэ театрт ажилладаг учраас бидэд боловсон хүчтэй тасралтгүй бас боловсон хүчний бодлогоо барьж авах шаардлагатай. Тэрнээс бол одоо авьяастай өвхөн бас ирээд цуглаад энд одоо ороод ажилтдаг юм бишээ. Нөгөө талаар бол одоо энэ суур баазыг бэлдэж өгсөн үеийн одоо Ахмад уран бүтээлчтэй ажилтан хамт олондоо тайзныхан гэрлэх эдгээр театрын гэрэл гэдэг бас өөр. Театрын зураач байна гэдэг өөр. Тэгэхээр бол дэлхийтэй бид нар ойлголцох гэж байгаа бол дэлхийн хэлээр соёлоор бид нар ярилцах гэж байгаа бол нарийн мэрэгжлийн мэрэгсэн байх шаардлагыг бол өндөр зэрэглээр тавьдаг. Тэгэхээр мэдээж одоо манай театр өнөөдөр яг дэлхийн стандарт нийцсэн бүтэц бүрэлдэхүүнтэй байна гэвэл одоо хараахан хүрээг байна. Бид бүхэн урагшилсаар байгаа, явсаар байгаа. Тэгвэл дэлхийн хэмжээний уран бүтээлийг бол төвлөрч чадчих. Нөгөө талаар бол мэдээж одоо балет анги байна. Гоцол дууны анги байна, найрал дууны анги байна, хөгжим анги байна, тайз гэрлийнхэн байна, арын албаныхан байна. Уран сайхны зөвлөл ажиллаж байна. Одоо бүх уран бүтээлээ бол одоо зөвлөж ярилцдаг. Тухайн уран бүтээлчдэрээ бас хандлага өгдөг. Ягаад гэвэл сайн дуучин, сайн балетчин бүжигчний бодлоор бид нар түших ёстой. Тийм учраас бол авьяасын их ундраг, хөдөлмөрийн их эрч хүч энэ театрт байнга өрнөж байдаг. Энэний тулд бид нар төлөвлөгөөтэй уран сүнгийн бодлоготой ажиллах шаардлагатай байдаг. Урлагийнхаа төдийгүй театрынхаа үнэт зүйлс болсон уран бүтээлч дээр бид үргэлж бахархаж явдаг. Тэдний нэгэн болон бас нэг цаг үед өөрийнхөө цаг үед бас түүхийг бичиж явсан хүнийхээ хувьд өөрөө чинь хамгийн дуртай дуурайд юу вэ? Тэгээд хамгийн их догтлон гардаг байсан дөрүүд вэ? Тэрнээс бас суулцаач. Үеийн би ахмадуудаа барилж явдаг гэж. Энэ театрын бүр одоо эрг шурган хүртэл болж явдаг. Манлайл нь болж явдаг. Бүгдээр энд оролцдог. Энэ өөрөө цогц бүтээл болдог. Энд хэрэггүй нэг ч хүн байдгүй юм. Тэгээд нөгөө талаар хамгийн гол нь сэтгэлтэй хүмүүс ажилладаг гэж би харж явдаг. 12 жилийн дараа театрт ирлээ. Өнөөдөр баярлдаг, бахархдаг багш нараараа хамтарч ажиллаж байсан уран бүтээлчдээр хамт олноороо Ахмад үеэр. Тэг яг тэр үед л одоо 90-ад оны 93 онд 93 оны үед байна. Турбадур дуурийг Итали хэл дээр анх удаа тоглох болж. Тэгээ энэ дээр бол манайхан маш сайн ажилласан. Тэгээ мэдээж Итали хэл дээр одоо дуулаад бүхэл бүтэн парч гаргана гэдэг бол хингүүл уран бүтээлч тийм бас нэлээд ачаалтай байсан. Тэгээд энэ дөөрөл намайг сонгодог урлаг руу эрэлт боцлого хөдөлсөн дөө. Одоо дэлхийн сонгодог урлагийн тухайд Монгол дөөрийн тухайд гэдэг юм бол одоо Оштагрын одоо хөдөлтаачин гэдэг дүр тэрүүхэн хоронд юм шиг мөртлөө бас дүрийн их сүлжээг одоо надаас ойлгуулж өгсөн. Тэгээ ер нь нийлмэл урлаг шүү гэдгийг мэдрүүлж өгсөн. Тэгээ ер нь алтан дайзан дээр ирэх болгонд энэ дөрүүдээ санаа дуусдаг баярлалаа. Нэвтрүүлэг маань олон улсын театрын өдөрт зориулж гаргаж байгаа баярын нэвтрүүлэг уран бүтээлчтэй болон үзэгч хүмүүстээ дэмжлэгээ төвшүүлэх боломж олгоё. За баярлалаа. Ингээд одоо театрын баярын өдөр бид бүхэн энэ өдрийг байн хүндгэж гайхалтай уран бүтээлүүдийнхаа дижээс өргөн барьж явах ёстой гэж би ойлгодог. Нөгөө талаар бид түрүү хэлсэндээ дэлхийн хэлээр ярьдаг хөгжмийн ганц театраа гэж. Энэ театрын маань бас одоо 5 сард болох гэж байна. Бид бүхэн аль болохоор Монгол сэтгэлгээ Монгол ухааныгаа дээдлсэн дэлхийн энэ олд сонгодгуудын олд амжилтаас бас суралцсан гайхалтай бүтээлүүдийг өргөн олон түмэнд хүргэж байх ийм үүрэгтэй иймч байх ёстой гэж ойлгож явдаг. Ингээд сонгодог урлагийг эрхэмлэн дээдэлдэг үзэгч олон түмэнд сонгодог урлагаар байнга бид урам хайрлж байдаг нийт түмэнд энэ театрын өдрийн халуун мэндийг хүргэе. Нөгөө талдаа хамт олон уран бүтээлчд арын албаныхан Ахмад үеийнхэн нийт театрын хамт олондоо бас сайн сайхан бүхнийг өсөн өрөөж байна. За та бүгдийгээ Улсын дөөр бүжгийн эрдмийн театрын уран сангийн эрхлэгч улсын соёлын тэргүүний ажилтан Лавгс сүрэнтэй уулзуулъя. Тэгээ Монголын театрын түүхэн, үүсэл, хөгжил, түүний замлын тухай үзэгчид маань ярьж өгнө. За Монголын театрын түүхийн хөгжлийг ярих юм бол эрдэнэс ярих байх л да. Одоо их хаадын үед тэнд найр хөгжим байсан, тэнд дууч дурлаг театрсан тоглолт явуулдаг байсан гэх мэтсэн юм түүх бол одоо Монголын театрын түүхэнд бол тэмдэглэгдсэн байдаг. Манай үүссэн одоо анхны театр бол 1920-оос 21 оны үед бол цэргийн дарга нарын төр сургуулийн дэргэд бол сайн дурын уран сайханч цэргийн дарга нар анх бүлгэн байгуулсан
төв байдаг. Олон 1924 он хүрээнд байсан одоо Сандрын уран сайханчд авиастан гол цугларч Жанжин сквадрын нэрмжид клубыг барьж тэнд одоо анхны уран сайханчд цугларч их зохиолч буян нэмэх залуучуудын тэр байгууллагыг удирдах байсан. Түүхтэй ингээд 1927 төр засгаас ардын цэнгэлт хүрээл байгуулж Бөмбөр ногоон гэж нэрлэгдсэн театрыг барилгыг барьж тэнд бол одоо анхны Сандрын уран сайханчд маань жүжигчин, дуучин, хөгжимчин болж орж ирж оронтойгоор ажиллаж эхэлсэн байдаг. Ингээд 1931 он намын төвхороос үеийн одоо засгийн газрын хэрэг эрхлэх газраас улсын төв театрыг байгуулах шийдвэр гарч Бөмбөр ногооны түшгэлж анхны төв театр байгуулагдсан. Түүхтэй за тэнд дуу хөгжмийн анги, жүжигхийн анги, бүжгийн анги, аж ахуй анги гэсэн зохион байгуулалтаар байгуулж ирсэн түүх бай тийм аа. За ингээд 1931-ээс 39 он хүртэл үндсэндээ театр, жүжиг, концерт тоглогдож ирж 1941 оноос зөвлөлт бодулсан анхны одоо мэргэжилтэн багш ирснээр Монголын театрын хөгжилд бол одоо жинхэнэ барууны соёл буюу одоо театрын урлагийн соёл ихсэн байдаг. Ажилласан хөгжмийн багш, бүжгийн багш, найрал дуганы багш, зураач юм зөвлөлтийн мэргэжилтэнгүүд ирж ажилласнаар бол театрын үндсэн үйл ажиллагаа бол жигдэрч олон арга уран бүтээлийг тавьж эхэлсэн. Тэнд бол үндсэн найрал хөгжмийг бол холимог найрал хөгжим болгож, найрал дуучдыг нотоор дугуулдаг болж, ингэснээр бол найрал дууны анги зохион байгуулж Косенсова гэдэг зөвлөлтийн мэргэжилтэн бүжгийн багш 1947 онд балетын үдшилдэг гэдэг тийм бүжгийн номер одоо гаргаж ирсэн энэ түүхэн баримтал манай уран санд бол хазгаалагдчих байдаг юм аа. Зөв багш анх 1944 оноос эхэлж урагдж ирсэн. Балетчд одоо бүгэн дээр гарах уралдаа хийж бүжгэл концерт номерудаас хавлаад жүжигтэй гэж эхэлсэн гэдэг. Тий. Монгол ардын биелгээ бүжигнүүд Оросын одоо ардын бүжиг дээр нь сонгодог бүжгийн хэдэнд номер тоглож ирсэн. Тэр 47-49 онд бол үндсэндээ төр засгийн зүгээс театрыг одоо жинхэнэгээр хангах ажлыг бол маш хүчтэй авсны үндсэндээ хөгжмийн зохиолч, жүжигчин, найруулагч, балетын жүжигчид за мөн багш нарыг бэлтгэж ирсэн түүхтэй. За харуулцалтай 1948 он Бөмбөр ногоон театр маань гал өртөж манай урлагийн театрын түүхэнд бол маш том харц гарсан. Ингээд энэний дараахан одоо бас төр засгаас маш уурхай арга хэмжээ авч 2 жилийн дотор одоо энд сууж байгаа ягаан театрын маань барилгыг маш харуулсан. Барьж 1950 оны 12 сарын 30-ны өдөр хөгжимд драматик театрын шинэ орд 1950 оны 12 дугаар сарын 31-ээс эхлэн ажиллагаанд орлоо. Шудраг хөдөлмөрчдийн үнэн чараар бүтээгдсэн энэ барилга манай давшилт урлагийн алтан орд болж үеийн үеинд сүндрэлсээр байна. Бичиг үсэг үлмэд хямдал бүрэн үсэн арилж 6 хүн дутмаас нэг нь ямар нэг сургууль сурдаг юм аа. Дэлхийн сонгодог бүжиг ба ардын үндэсний бүжигийн сургуулийг насны багаас эхлэн сурдаг. Манай ард түмэн өөрийн орныг дэлхийн тэргүүний соёлт орны эгнээ түргэхийн төлөө тэмцэж байна. Ингэснээр бол Монгол одоо драмын урлаг, хөгжмийн театр үүсэх, хөгжих ийм одоо үндслэл бол одоо энэ байшин бий болсноор бол бий болсон байдаг. Тэгээд 1935 онд Төв театр байгуулсан 5 жилийн ойгоор манай театрыг бол хөдөлмөрийн гавьяаны 1-р зэргийн одон гэдэг одоо хөдөлмөрийн гавьяаны олонтыг одонгоор шагнасан байдаг. Ингээд бол 1947 оноос улсын олон тэмдэгт хөгжимт драматик театр гэж нэрлэж ирсээр 1963 оныг хүрсэн байдаг. Тэгээд 1963 оны 5 сард улсын дөөр бичгийн театр, улсын драмын театр гэсэн 2 театр болж Төв театрыг бол 2 театр болгосгоё гэсэн намын төвөөрөө сайдарын зүйлийн хамтарсан тогтоол гарч
улсын дөрвийн театрын энэ байрандаа үлдээд Хөгжим драмын театр Монголын залуучдын ордон гэж одоо байрлаж байгаа байрандаа ингэж салбан нүсэн төвхтэй байдаг. Ер нь Монголын театрын түүхийг ярих юм бол 31 оноос тоолж үзэж болох юм. Улсын драмын театр зогсохгүй 40 оны сүүлчээр 40 оны сүүлчээр Дорнтой аймаг төгжим драмын театр 50 оны ихээр Ховдод төгжим драмын за мөн хүүхд залуучдын театр тэгээд мөн ардын төвчгийн чуулга 50 оны үед бол үйл ажиллагааг бол өргөжүүлсэн юм. Бүх аймаг сумдад бол одоо клуб театр шоолгуудыг байгуулж ирсэн юм төвхтэй. Манай театрын уран санд байж байгаа 100 гаруй бүтээнээр бүтээгдсэн байдаг. Ингэснээр бол одоо дэлхийн хөгжилтэй энэ зэрэг зүйлс тийм одоо театр болж чадсан юм аа. За манай театрын уран бүтээлчдийн төвшин одоо дэлхийн энд хүрсний одоо нэг баталгаа бол манай амар төвшин дэлхийн дөрийн дуучдын уралдаанаас одоо 2005 онд анхны шагналаа авч ирсэн бол одоо сая Бараава шагнал дэлхийн театрын хамгийн одоо шилдэг уран бүтээлчдүүдийг Бараава шагналыг аваад ирсэн. Ингэснээр бол манай театрын нэр хүндийг хүндүүл одоо дэлхийн түвшинд хүрсэн гэдгээр бол уран бүтээлчид манай хамт олон бол бахархаж явд юм аа. ЮНЕСКОгийн дэргэдэх олон улсын театрын институтын Монгол дахь төвийн тэргүүн хадагтай болроотой та бүгдийг танилцуулъя. Ингээд байгууллагынхаа үйл ажиллагааны тухай үзэгчдэд маань танилцуулно. За энэ өдрийн мэндийг хүргэе. Олон улсын театрын институт нь анх дэлхийн 2 дугаар дайны дараа буюу 1948 онд ЮНЕСКОгийн дэргэд байгуулагдсан. Гол зорилго нь болохоор урлагаар дамжуулж дэлхийн ард түмнүүдийн ив нэгдэл харилцан ойлголцлыг бий болгож харилцан зэрэгцэн ив наримталтай оршин тогтнох боломж энэ гүүр нь бол урлаг юмаа гэж үзсэн учраас энэ байгууллагыг бол байгуулсан байдаг. Энэ бол дэлхийн улс орнуудын урлагаар угуулдаг, ялангуяа театрын урлагаар угуулдаг бүх уран бүтээлчдийг нэгтгэдэг нэгдсэн шүлзээ байгууллага гэсэн үг. Монгол дахь төв хэдэн онд байгуулагдсан бэ? Монгол дахь төв 1992 онд анх Монгол улсын ардын жүжигчин төрийн сойрхол Сувда багш энийг бол анх олж мэдээд санаачлаад одоо театрын уран бүтээлчдийг нэгтгэж энэ байгууллагыг Монголд байгуулах нь зүйтэй гэж хөөцөлдөж явж ийж гишүүн хэлсэж Монголд анх байгуулагдсан байдаг. За энэс хойш одоо гэж олон жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид нар театрын уран бүтээлчдийг нэгтгэх, ялангуяа нь олон улсын театрын институтын олон хороод байдаг. Драмын хороо, бүжгийн хороо, хөгжмийн хороо, нэг хүний жүжигийн хороо гэд энэ олон одоо хороодод гишүүнээр илсэж идэвхтэй үйл ажиллагаа явуулах талаар анхаарч ажиллаж байгаа. Олон улсын театрын институтэд нэгдэн орсноороо бид нар нэлээд идэвхтэй хүрээний үйл ажиллагааг явуулж эхэлсэн. За үүний нэг жишээ болохоор зэрэг өнгөрсөн хугацаанд бид нар Гэгээн Муза наадмыг олон улсын наадам болгож одоо 10 дахь наадмаас ихсүүлээд олон улсын нэрээр хийж эхэлсэн. Энэ олон улсын наадамд анх бол энэ олон улсын театрын институтын удирдах зөвлөлийн гишүүн Германы олон улсын театрын институтын тэргүүлэгч Герхард Моll ирж байсан. Энэ бол бидний хувьд бол дэмжлэг болж байгаа зүйл. Энэ маань ямар ач холбогдолтой вэ гэхээр бид нар Гэгээн Муза наадмаар дамжуулаад нэг хүний жүжигийг Монголд дэлгэрүүлэх энэ ажлыг бол хийсэн. Энэ хүрээнд нэлээд олон сургалтуудыг зохион байгуулсан. Хүний бүтээлүүдийг, жүжигийн бүтээлүүдийг бид нар олон улсын нэг хүний жүжигийн фестивалуудад оролцуулах мэргэжлийн хувьд ямар түвшинд байгаа вэ гэдгээ олон улсын уран бүтээлчтэй харьцуулж үзэх ийм боломжийг бол гарцуудыг нээж өгсөн байгаа. Соёл урлагийн салбар театрын уран бүтээлчид энэ өдрийг сайхан тэмдэглэдэг. Энэ баяр бол зөвхөн театрын уран бүтээлчдийн баяр биш. Энэ бол үзэгчид театр урлагийг үздэг, театр урлагт хайртай ийм үзэгч олон түмний маань баяр юм аа. Тэгээд энэ баяр бол одоо Монгол оронд хөдөө орон нутагт хотод хөгжим, драм, хүүхэлдэйн театрууд тэрэн дээр бас боловсролын салбар гэж байдаг. Энэ ирээдүйн уран бүтээлчдийг бэлдэж байгаа боловсролын байгууллагууд, их сургуулиуд энэ өдрийг сайхан тэмдэглэж байна. Ингээд баяраа тэмдэглэж байгаа театр урлагийн нийт уран бүтээлчид театр урлагийн эрхэм хүндэт үзэгчид хүндэлж явдаг, хайрлж байдаг нийт олон түмэндээ театрынхаа нэрийн өмнөөс олон улсын театрын институтын нэрийн өмнөөс баяр хүргэж мэдчилж байна. Сайхан баярлаарай. Цаашдаа их амжилт гаргаарай гэж хүсэн өрөөё.